Төв аймаг бол хөгжлийн алтан тойрог юм аа. Манай аймаг аймагуудаас анх удаа хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлтийг боловсруулсан юм аа. Төв аймгийн газар тариалангийн үр шинжилтийн өрөөндөө бид ургац маань бол нэмэгдсэн. Малчтаа харшаа болж одоо нэлээд хөгжүүлж байна. Хань хэргэлтийг юм шин төвшөнд гаргахгүй. Орсон газар, замтай болсон газар сумдуудад бол хөгжил өөр аяндаа бий болно. Төв аймгийн нутаг дэвсгэрт одоогоор 4.9 сая толгой малыг 18,940 малчин маллаж байна. Тэд нийт малын тоогоор улсдаа 2-дугаарт, эрчимцэн аж ахуйн тоогоор улсдаа 1-дугаарт ордог. Мөн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүний 57%, хөдөө аж ахуй 25%-ийг үйлчилгээ, 18%-ийг үйлдвэрлэл эзэлдэг байна. Өөрөөр хэлбэл Төв аймагчуудын хувьд эдийн засгийн үндсэн салбарын нэг нь яах аргагүй хөдөө аж ахуйн салбар юм. Манай аймгийн онцлог бол бид хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг мал аж ахуй, газар тариалан, эрчимцэн аж ахуйн салбарыг хослуулан хөгжүүлдгээрээ онцлог байгаа юм аа. Улаанбаатар хотоос манай аймгийн 27 сум 150-аас 250 км-ийн аслалтайгаар оршдог байгаа. Энэ нь бол одоо нийслэл Улаанбаатар хотыг хүнсээр хангах хамгийн боломжтой, хамгийн ойрхон байрлал дээр Төв аймгийн маань сумдууд үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Нийслэлчүүд эрүүл байхад тухайн аймаг ихээхэн үүрэгтэй. Учир нь Төв аймагчууд нийслэл хотын сүүний хэрэгцээний 45%, махан бүтээгдэхүүний хэрэгцээний 40%, өндөгний хэрэгцээний 65%-ийг дангаараа хангадаг. Бид Монгол улсын алсын хараа 2050 30 жилийн бодлого төлөвлөлт, шин сэргэлтийн бодлого буюу одоо эхний 10 жилийн хөгжлийн бодлого төлөвлөлт, хүнсний хувьсгал, шинэ хоршоо хөдөлгөөн зэрэг улсын их хурл засгийн газар Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлан боловсруулан хэрэгжүүлж байгаа эдгээр бодлого шийдвэрүүдтэй аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр Төв аймгийнхаа хөгжлийн стратеги төлөвлөлтүүдийг уялдуулан боловсруулж ажиллаж байгаа. Тэрч утгаараа нийлүүлэгч аймаг хэмээх уламжлалт үүргээ нэр төртөө биелүүлэхийн зэрэгцээ бүтээгдэхүүнээ боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгон экспортлдог үйлдвэрлэгч аймаг болох Монгол улсын засгийн газрын хүнс үйлдвэрлэгч, экспортлогч орн болох зорилтыг хангах түшиц аймаг болох зорилтыг тэд дэвшүүлэн ажиллаж байна. Ингэхдээ хоршоолон ажиллах стратегийг тэд барьсан бөгөөд хоршооллыг хамгийн сайн хэрэгжүүлж буй жишээг тэднээс харж болно. За манай хоршоо 2009 онд анх удаа байгуулагдсан. Анх 72 гишүүнтэй байгуулагдчихсан. Одоо 309 малчин өрхийн гишүүнчлэлтэй түүхийн бэлтгэлийн одоо хоршоо үйл ажиллагаа явуулж байна. оноос 2023 онд гэхэд тэд 187 анхан шатны хоршоо, 7 дундын хоршоо шинээр байгуулж 5.3 сая литр сүг үндэсний үйлдвэрт бэлтгэн нийлүүлж 4.4 тэрбум төгрөгийн орлоготойгоор ажилласан байна. Мөн мах бэлтгэлийн 18 хоршоо, 2.4 мянган тонн мах,
орон нутгийн болон үндэсний мах боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлж 1.2 тэрбум төгрөгөөр орлогоо нэмэгдүүлсэн байна. Хай өөр хаяа хатавчаараа нийлээд одоо ашиг орлогоо нэмэгдүүлэх ямар боломж байна гэдэг дээр төлхөө одоо хүмүүс бас сэтгэж ажиллаж байна. Энэ ч утгаараа шинэ хоршоо хүрээнд бас шинээр ийм жижиг хоршоодууд байгуулагдаж бас орлогоо нэмэгдүүлэхтэй амжиргаагаа дээшлүүлэх гэсэн ийм ажлууд бол нэлээ хүчтэй эрчимтэй явагдаж байна. Одоо бид нэр 2009 онд байгуулагдаж байхдаа дундын хөрөнгө бий болгож ирсэн. Энэ дундын хөрөнгөө бид нэр 2018 оны 1 сараас эхлээд хадгалан зээлийн хоршоо болгоод оршууныхаа дэргэд одоо уулын хааны ишиг нартай хадгалан зээлийн хоршоо үйл ажиллагаа явуулж идэг юм аа. Анх байгуулагдахад л орсон, нэлсэж орсон. Ард ширн нийлүүлэн сүүлийн үед нодон намраас бас мах зах нийлүүлж эхэлсэн. Барь ширний урамшууллын тэр авнаас ашиг шимэн төрөл байна да. Ноолуур, ноос тэг бүхэл юм бол энэтэй нийлүүлдэг юм да. Бидний амьдрал бол хамаагүй дээр бүгд юм хамтраа хийцдэг. Ус өвсдөж ил бас авнаа. Нөгөө хошин дэлсэн улсуудаа бас арай наан үнэтэй өгсөн. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлтийн хүрээнд мах сүү бэлтгэлийн системийг сумын хоршоодод суйрлан эхлүүлж тусгай сангуудаас 2021-ээс 2023 онд 88 хоршоонд 2 тэрбум 506 сая төгрөгийн зээл олголоо. За сүү бэлтгэлийн систем гэхэд бол урд нь бол манай сүү бэлтгэлийн фермерүүд маань бетана бариад ойчрлоод сүүний машинд нийлүүлдэг байсан бол өнөөдөр сүү хөргүүрийнхаа цэгт боломжтой цагтаа шууд сүүгээ нийлүүлээд чанар стандартын шаардлагат нийцсэн сүүгээ шинжилүүлээд тушаагаад сүүгээ нийлүүлдэг болсон байгаа. За энэ ажлын үр дүнд бол манай сүү үйлдвэрлэлийн фермерүүд маань үндэсний үйлдвэрүүдэд сүүгээ тогтмол нийлүүлж өвөл зуны уйлрал харгалзахгүйгээр тогтмол орлоготой болсон. Түүнчлэн нийт 7 сумдад 2-оос 5 тонны багтаамж бүхий сүү хүргэлтийн 6 танкер нийлүүлсэн байна. Ингэснээр сүү бэлтгэлийн нэгдсэн систем сайжирч сүү бэлтгэлийн хошоод малчид үндэсний компаниудад жилдээ 45-аас 60 сая литр сүү нийлүүлж байна. Өөрөөр хэлбэл бидний иддэг сүүсүүн бүтээгдэхүүний амт чанар ийхүү сайжирсаар байгаа юм. Манай оршоонд байгуулагдаад 3 жил болж байгаа. Тэгэд 90 гаруй өрхтэй хамтран ажилладаг бэлтгэн нийлүүлэгч болгодог. Манай оршоо өдөрт 5-аас 6 тонн сүг танканда хадгалж цааш нь сүү бэлтгэл компанид гэрээгээр борлуулдаг. Өдөрт манай нэг 80-аас 90 өрх хурж ирж сүүгээ бэлтгэн нийлүүлдэг. Тэгээд халуун сүг шууд танкертай ийгээд хөргөсний улмаас сүүний ням бактерийг хамаагүй багасгаж өгдөг. Хүмүүст илүү эрүүл сүг бидэд бэлтгэн нийлүүлдэг. Би одоо 3 үнээс саадгийг. Yani 10-аас 12 литр сүү өгдөг өглөө ороод нийлээд 20 гаруй литр сүү өгдөг. Өрхийн санхүүгийн хувьд бол энэ сүүний орлого бол бидэд маш их нэмэр бол. Одоогоор 1 литр сүү 2200 төгрөгөөр авч байгаа. Бид нар хуучин анх сүүг өгдөг байхдаа тэр нэг оочрлоо сүүний машин хүлээгээд наран зогсоод сүүгээ гачлаад ингэж байдаг байсан байхгүй юу. Хоршоонд нэгдснээр өглөө ороод хүрээс агаад сүүгээ авцраад өгчин энэ амар их даваа талтай. Хоршоод үндэсний үйлдвэрүүдтэй шууд харилцаж сүү апу дэйри Vitaфид Монфреш компанитай хамтран ажиллах гэрээ байгуулан сайн туршлагыг нэвтрүүлж шинээр загвар хоршоодыг байгуулан хамтын ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж байна. За манайх бол анх 2009 онд бүлэг гэж байгуулагдаад 9 оноос хойш 15 он хүртэл бүлгээрээ явж байгаад 15 оноос сүүн далай оргил гэдэг хоршоо 10 гишүүнтэйгээр байгуулагдсан. 300-аас 450 литр сүү авч 12 нэр төрлийн бүтээгдэхүүн боловсруулж гаргадаг. Хоршооныхоо гишүүдийнхээ сүүг ингээд аваад бүрснэ бид нар бэлэн мөнгөөр авч байгаа байхгүй сүүгийн тэгээ борлуулад бүтээгдэхүүн гаргаад Баян Чандан болон Төв аймаг Улаанбаатар хотын хэмжээнд ингээд бүтээгдэхүүнээ борлуулад ингээд ажиллаж байгаа. Дундын хоршоодууд маань одоо хамтарч ажилласнараа бол одоо маш сайн үр дүн гарч байгаа. Мөн аймаг одоо аймаг хөгжүүлэх сангийнхаа их усүрээр хоршоодуудаа 30-аас 50 сая төгрөгийн бас эргэлтийн хөрөнгөний гарааны зээлийг ингэж олгож ажиллаж байгаа. Энэ зээлүүдийнхаа хүрээнд бас манай үндэсний үйлдвэрүүд хоршоодууд маань бас зээл санхүүгийн дэмжлэгийг
үзүүл ингэж хамтарч ажилласнараа сүү үйлдвэрлэлийн хоршоодууд бол одоо бүгдээрээ тижэл тариалах техниктэй, сүүгээ хийх хөргүүрийн танктай одоо бусад одоо техник тоног төхөөрөмжөөр хангагдаж ингэж ажиллаж байгаа юм аа. Хоршоо хөдөлгөөн маань бас одоо манай Тэдний хоршоолох стратеги ийхүү амжилттай хэрэгжин өргөжхийн сацуу. Мал аж ахуйн салбарт гаргасан олон санал санаачлах нь бэлээ олж байгаа юм. Онцлон дурдвал мал маллах ажиллагааг мэрэгжил болгон алдаршуулж, бас албажуулан мэрэгжлийн боловсон хүчинг олноор бэлтгэж буй. Сайн жишээ тэдэнд байна. За манай сургуулийн хувьд бол бүс орон нутгийн хөдөө аж ахуйн төлөвлөлт, за мөн одоо төрөлжин хөгжилт энэтэй холбоотойгоор бол 17 оноос хойш хөдөө аж ахуй, тэр дундаа одоо мал аж ахуй, малын гаралтай бүтээгдэхүүнийг одоо боловсруулдаг ажилчдыг бэлтгэх ийм одоо зорилт тавиад, за энэний хүрээнд бол биднээс хамгийн гол одоо зүйл бол малчин одоо бэлдэх, за мөн одоо малын гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулдаг энэ мэрэгчлэтнүүдийг бэлдэх нь одоо чухал юм а гэж ингэж үзсэн учраас энэ одоо ажлыг бол одоо эхлүүлсэн байна. За өнөөдөр бол манай сургууль дээр малчны анги байна. За мөн одоо сүү боловсруулах үйлдвэрийн ажилтны анги, мах боловсруулах үйлдвэрийн ажилтны анги, мал төхөөрөх одоо ажилтан бэлтгэх те. Одоо бид ноос ноолоор арьс ширний одоо ангиудыг бас ингэж нээгээд ингээд цогц одоо мал аж ахуйн одоо цогц одоо сургууль болно гэж ингэж тооцоолж байна. Яг одоо бидний зохицож байгаа анги бол одоо сүү боловсруулах үйлдвэрийн ажилтны анги байна. За сүү боловсруулах үйлдвэрийн ажилтны анги бол бүгд найрамдах Чех улсын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. За ингээд одоо бас аймаг орон нутгаас маань дэмжиж хүүхэд бүрт сүү хөтөлбөр, за мөн одоо тогоочийн анги, сүүний анги, махны ангийн залуучууд бол одоо боловсролын яамнаас хэрэгжүүлж байгаа үдийн цай хөтөлбөрт одоо бас хагас боловсруулсан бүтээгдэхүүний нийлүүлэх энэ ажлуудыг бол одоо хийгээ маш амжилттай хийгээд ингээд явж байна. Хөдөө аж ахуйн салбарт залуу мэрэгжлийн боловсон хүчин бэлтгэх, шин тутамд хөгжүүлэх тэдний ажил зөвхөн монголоор хязгаарлагдсангүй. Тэд Австрали улсад мэргэжсэн хонь хяргагч залуусыг олноор нь бэлтгэж, цаг хугацаа болон санхүүгийн томоохон өсрэлт хийж байгаа юм. Өнөөдөр манайх 14 залууг шинжилгээнд тусад одоо ажилуулад Монгол улсад 180 орчим мянган долларын орлогыг авчирсан байгаа юм. Хонь хяргах гэдэг бол дэлхийд ингээд спорт болсон байгаа байхгүй юу? Нэг хүн өдөрт 750-аас 900 хонь хяргаж байна. Гэтэл өнөөдөр бид нар ингээд малчин аж ахуйтай гэсэн мөртлөө гар хайчаар өдөрт 30 хонь хяргаж байгаа. Энэ нь өөрөө эдийн засгийн бүтээмжийн хувьд ч тэр малчтын одоо цаг нарны хувьд ч тэр дээрээс нь одоо орлогын хувьд бол залуучуудад бол маш өндөр одоо ялгаатай байдлыг бий болгож байгаа байхгүй юу? Төв аймаг маань энэ жил бол ингээд 5 одоо та бүхний харж байгаа жишээ нь 5 чиргүүлийг яг өөрсдийнхөө инновацийг шингээгээд олон улсын технологиг Монголд нутагшуулад Монголд одоо нийцүүлээд шинээр байгуулад бид нар одоо ажиллаж байгаа. Тэгээ Шинзланд улсад очоод одоо хоныг одоо шинэ технологи аргаар өртөө биендээ хөнгөнөөр те яаж харах уу гэдгийг асуултсан тэгээд. Манай уламжлалт дарагчин бол нөгөө барьж аваад хөлийн уяал те нэлээд цаг хугацаа алдаг. Эн чинь бол бас шууд барьж аваад одоо нөхөл гараа нь уйхгүйгээр шууд нөгөө аргаараа ингээ харах чинь ерөнхийдөө бол нэг хоныг бол нэг заана 20-30 секундын дотор харгадаг. Үнийг одоо Баян Чанаман сумынхандаа гардуулж өгье. Өнөөдөр бид бас Баян Чанаман сумандаа хонь хяргалтын тоног төхөөрөмжийг гардуулж өглөө. Цаашлаад бүх сумандаа бас ийм хонь хяргалтын тоног төхөөрөмжтэй малчтынхаа хоршоодод энэ хонь хяргалтын тоног төхөөрөмжтэй болох зорилтыг дэвшүүлсэн байгаа. Эхнээсээ энэхүү төсөл хөтөлбөрүүд маань амжилттай хэрэгжиж байна. Төв аймгийн Эрдэнэ суманд хүрэлцэн ирсэн байна. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлтийн нэг гол хэсэг бол хөдөө аж ахуйн салбарыг механикжуулах байгаа. Мал аж ахуйн салбарыг яаж механикжуулах юм бэ гэдэг бас онцлог зорилт байгаа юм а. Одоо энэ төхөөрөмж бол жишээ нь хонь хяргадаг төхөөрөмж байгаа. Бид Эрдэнэ суманд байрладаг Монплекст хоньны ноосоор бордоо хийдэг үйлдвэртэйгээ хамтраад Share Mongolia төрийн бас байгууллагатайгаа сумынхаа мэрэгжил сургалт үйлдвэрлэлийнхаа төвтэй хамтраад энэ хонь хяргах төхөөрөмжүүдийг бол бас аймгийнхаа бүх сумдад нэвтрүүлж байна. Манай аймаг 4 политехник коллеж мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй бүгдэнд нь энэ
сургалтын зориулалттай хонь хяргах төхөөрөмжийг авч өгсөн байгаа. Мөн сумдуудаа сумдынхаа хоршоодуудад бас энэ төхөөрөмжүүдийг авч өгж байна. Ингэснээрээ бол хонь ноослох ажлыг одоо гараар хийдэг байсныг механикаар буюу энэ хонь ноослох хаачаар гүйцэтгэдэг болсон байгаа. Дараагийн нэг ажил бол сумандаа мал төхөөрөх жижиг цехийг байгуулж байна. Мөн мал төхөөрөх цехийнхаа дэргэд махыг ангилан савладаг цех байгуулж байна. Хажууд нь хөргүүрийн системийг хийж байна. Хоршоон цөөрөлсөн мах бэлтгэлийн систем хөтөлбөрийнхээ өрөөнд зохион байгуулж байгаамаа. Эдгээр бэлтгэсэн маха сумдынхаа тээврийн хэрэгсэлтэй залуучуудын одоо тээврийн багийг бас байгуулж байгаа. Энэ багууд маань Улаанбаатар хот руу тээвэрлэх энэ ажлыг зохион байгуулах юм аа. Шинэ үеийн малчин хүн гэдэг ямар технологитой ажиллах ёстой юм бэ гэдгийг заах үүднээс энэ олон техник тоног төхөөрөмжүүдийг бүгдийг нь мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хангаж ажиллаж байгаа юм аа. Ингэснээр мэргэжлийн байгууллага, мэргэжлийн сургалтын байгууллага орон нутгийн хамтын ажиллагаа улам өргөжиж, сум орон нутагт ажлын байр үйлдвэр нэмэгдэх боломж бүрдэж байна. Манай аймаг өөрөө онцлогтой хоньны ноосоор бүтээгдэхүүн идэх 2 үйлдвэр манай аймагт байдаг. Нэг үйлдвэр нь бол ноосон бордооны үйлдвэр. Энэ бол хаягдл ноосоор нь ноосон бордоо хийгээд Монголынхон зах зээлд болон гадаадын зах зээлд гаргадаг. Нөгөө үйлдвэр нь бол Монгол ноос компани үйлдвэр байгаа. Энэ үйлдвэр маань бол хоньны ноосноос ноолуур гаргаж аваад утас ээрдэг мөн одоо цамц, өмд, болтоо, пиджак зэрэг олон бүтээгдэхүүн хийдэг. Ийм давуу талтайгаараа бид бас хоньны noosны кластерыг аймагтаа амжилттай хэрэгжүүлж байна. Манай үйлдвэр жилдээ 2000 тонн ноос боловсруулан органик бордоо хийх хүчин чадалтай. Хоршоодтой гэрээ байгуулж ажилласны давуу тал нь бидний хувьд бол одоо ноос олдох болов олдохгүй болов хаанаас олох бол хэр их хэрэг бол гэдэг ийм зовлон байхгүй. Үүний хувьд бол гэрээснийхаа дагуу нэг доктортой үнээрээ байнгын худалдаж авах ийм давуу талуудтай. Дээрээс нь дундын одоо ченжийн тогтолцоог халснаар малчтад одоо бүрэн орлого нь очих ийм боломжтой болсон байна. Монгол ноос гэдэг компани бол одоо манай Төв аймгийн брэнд одоо компани одоо малчд иргэд нийлээд энэ хоршооных нь энэ одоо манай энэ үйлдвэрийн түүхий болсон ноосыг нийлүүлж байна. Энэ хоршооны энэ хөдөлгөөн өрснөөс өшөөх итгэвчж байна. Тийм учраас манай энэ Монгол ноос өшөөх одоо сайн үйлдвэрлэл технологийн шинжил хийх боломж гарч ирж байна. Тэгээд цаашдаа одоо экспортын одоо гол нэрийн том бүтээгдэхүүнүүд одоо бий болох нөхцөл одоо бүрдэж байна. За ингээ хоршоо бол нэгдснээрээ одоо малчт маань малынхаа үйлдвэр ухсааг сайжруулах, нэгэн малаас гарах ашиг шимийг нэмэгдүүлэх, за хөдөлмөрөө хорчиж, эдийн засгийн хувьд ч тэр за одоо өр өгөөжийн хувьд ч тэр хөдөлмөрийн хувьд ч тэр одоо бас өр өгөөж нь гарч байгаа ийм одоо зүйлүүд байж байна. Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн бол 2023 онд бол 1.80 тэрбум болж өссөн. Өнөөдөр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг одоо төрөлжүүлж хөгжүүлсэний одоо манай хамгийн том бодит жишээ болж ингэж ажилласан үр дүн гарч байгаа. Малчтын одоо хоршоог анх бид өхөн санаачилж өнөөдөр шинэ хоршооны хөдөлгөөнд энэ хүрээнд улсын хэмжээнд одоо бас ингэ тэргүүлж явж байна. Зарим аймагт бол энэ шинэ оршоо хөдөлгөөн бол одоо сургалтын хэмжээнд эхэлж исэн бол манайхан бол аль хэдийн ажилдаа орчихсон. За дараагийнхаа төр засгаас ирж байгаа боломжуудыг шууд амьдралд хэрэгжүүлэх юм суур нөхцөл бүрдснээрээ бид бүхэн энэ хөдөө аж ахуйн стратеги төлөвлөгөөгөө зөв оновчтой боловсруулсны одоо үр дүн гэж ойлгож байгаа. Төв аймаг бол хөгжлийн алтан тойрог юм аа. Энхүүтэд өөрсдийн газар нутаг чадамжийн онцлог суурилсан судалгаа хийж олон улсаас суралцсан хөгжлийн стратегийг боловсруулсан байна. Түгээр зогсохгүй түүнийг амжилттай хэрэгжүүлэн дотоод үйлдвэрлэж дэлхийн томоохон экспортлогч болоход хамтдаа зорж байна.